Хариултаа бас бүтэн авчмаар байгаа. Салбарын яамдууд бас багаад байгаа. Сайд нар багаад байгаа тэр. Түрүүн би танд хэлсэн шүү дээ. Хүний хөгжлийн индексийг 0.81-ээс дээш болгоно гэсэн. Та их хурлын дарга багтаа их хурлын тогтоол гаргаад тогтоолын хавсралт 3 дээр 85 болгоно гэсэн. Энийг яагаад тоог нь багасгасан? За хоёрдугаарт дундаж давхархыг та 20% нэмэгдүүлнэ гэсэн. 30 он гэхэд 85%. Монгол улсын нийт иргэдийн 85% нь дундаж давхархтай байна гэд тогтоолын төсөл бас ингэ батлагдсан. Энийг хийж хэрэгжүүлэхгүй яагаад энэ хоёр тоо зөрчвөө? Мэдээж ажил хийх бол хэцүү, таныг ойлгож байгаа. Улс төрийн нөхцөл байдал үнэхээр хүнд юм дундор явсныг ойлгож байгаа. Гэхдээ та бол Монголын төрд одоо 20 хэдэн жил тасралтгүй энэ төрийн бодлогыг боловсруулж ирсэн хүн загасны ой санамжтай байж болохгүй шүү дээ. Өөрийнхөө их хурлыг удирдах байхдаа гаргасан тогтоолоо одоо ерөнхий сайд болчоод оруулж ирж байгаа үндсэн чиглэлтэйг зөрчилдүүлж оруулж ирж байгаа нь ямар учир шалтгаантай юм бэ? За ерөнхий сайд Сандаш шатар сайд хариулъя. За дахин товтой хэлээд байгаа учраас би тодорхойлъя. Би 20 жил тасралтгүй ажиллаагүй. За би улсын их хурлын дараагаар ажиллаж байхдаа энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж энэ улс орон үндсэн хууль засаглалын хуваарлт бас асуудалтай байна гэж үзэж энэ ардчилсан шилжилт 30 жилийн алдаанууд засах гэж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг манлайлж ажилласан. Харамсалтай нь энэ хэрэгжилтэн дээр ийм алдаатай байд юм байна. Энийг гүйцэтгэсгэлд ажиллаад үзэж байна. Би 12-оос 16-нд энэ талаар судалгаа хийж одоо төрд ажиллаагүй би судалгаа хийж энэ бүх бүтцийг боловсруулж ажилласны хувьд одоо энэ сүүлийн одоо 8 жилд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх ажлаа хийсэн. Одоо гүйцэтгэлийн төсөнд энийг амьдруулах гэж ажил хэрэг болгох гэж ажиллаж байна. Улсын их хурлын балсан баримтч хурал нэг хүн баталдаггүй. Нийт гишүүдийн олонхоор баталдаг, засгийн газар сөргөн мэдүүлснээр хилцдэг журамтай. Энийг нэг хүнээс 5 сар ажиллаж байгаа биднээс 5 жилийн ажил